Энэ нэгдүгээр нь болохоор f(x) функцийн уламжлал болох функцийн график нь биднэрт ингээ өгчөж байна. За гэхдээ манай анхны функц маань 0 ахт хас төрийг тайлдаг юм бол уг функцийн максимум утга болоорой гэж. За уламжлалын график маань одоо энэ ингээ тодорхой мэдэгдсэн байгаа юм байна шүү дээ. Тэгэхээр энэ маань хасхныг ба 3-ыг дайрж байна. Оройн цэг нь болохоор 1 байхад 4-ийг дайрд юм байна. Y тэнхийг 0 байхад 3 цэгээр хөтөлж байна. Тэгэхээр би нэг бүр тодорхой мэдэж чадна гэсэн үг. За тэгэхээр f уламжлалт функц тодорхойлохыг өгөөд x тэнхийг энэ хоёроор хөтөлж байгаа юм чинь x-ээс хасах нь хасах 1, x-ээс хасах нь 3. За тэгээ би a гэсэн коэффициент мэдэхгүй байна. За энд 0-ыг орлуулахад 3 гарна. За 0-ыг тавилаа. Тэгэхээр 3 гарна. Тэгэхээр би a гэсэн коэффициентаа хасах 1 юм байна. Тэгэхээр манай f уламжлалт функцийн график манай тодорхойлж байгаа юм шүү дээ. Эндээ орлуулж. А нь хасах 1, тэгээ x дээр нэмэх 1-ийг үрчгэн x-ээс хань 3. За нэг ингээ бүтээ задлаад үржүүлж x-ийн квадрат нэмэх 1-ийг хасах нь 3x гэхээр хасах 2x удаад үржих нь хасах 3. Тэгэхээр хасах 1-ээр үржүүлэхээр хасах x квадрат нэмэх нь 2x нэмэх нь 3. За энэ нь манай уламжлалт функц. За одоо бүгд анхны функц задлаа. Тэгэхээр л эндээс интеграл авна тий. Хасах x квадрат дээр нэмэх нь 2x нэмэх нь 3. Эндээсээ интеграл авахаар манай их функц гарч ирнэ. За x-ийн квадрат чинь зэрэгэндээ 1 нэмэлт нь таваалаа. Нэмэх нь 2-ыг хүчин x маань 1 зэрэгтэй чинь зэрэгэндээ 1 нэмэлт нь таваалаа. 3-аас интеграл авахаар 3x тэгээд 1 султаа. За тэгсэн чинь манай анхны функц маань 0 байхад хасах төрийг дайрна гэж өгсөн байна. Тэгэхээр энд би x-ийн хооронд 0-ыг тавьсан чинь манай шууд энэ хэсэг 0-лоод c нь хасах дургуйж олж байгаа гэсэн үг шүү дээ. Тэгэхээр манай анхны их функц маань тэгвэл хасах x кубик байх нь 3, нэмэх нь x-ийн квадрат, нэмэх нь 3x, хасах нь 4 гэх функц гэжээ. За гэхдээ биднээс олох гэж байгаа нь юу вэ гэсэн чинь уг функцийн максимум утга болоо гэсэн. За надад ингээ уламжлалын график маань өгсөн байгаа. Өөрөлдвөл уламжлал маань тэгтээдэн цогтох нь хасах 1 ба 3 гэсэн байгаа тийм үү. За тэгэхээр хасах 1-ээс 3-оор нь болохоор манай уламжлал маань энэ дээр омч утхан дандаа нэмэх, хоёр талд нь болохоор энэ дээр омч хасах. Тэгэхээр хасах, нэмэх, хасах. Тэгэхээр үгсгээр манайх хасах 1 хүртэл хасах омч буураад тэгээд 3 хүртэл өсөөд тэгээ хасах омч буурч байгаа гэсэн үг тийм. Энэ нь буурна гэдгийг илэрхийлж байгаа нь нэмэх. Тэгэхээр буураад өсөөд буурсан. Тэгэхээр максимум аль вэ гэсэн чинь манайх энэ байна. Тэгэхээр 3 дээр максимум авч байгаа юм ба шүү дээ. Тэгэхээр би одоо энд яасан гэсэн чинь 3 цэг дээр утгыг бодоод гэсэн үг. За 3-ын куб чи 27 куб нь 3, 3-ын квадрат 9, 3 3 9 хасах нь 4. За энэ хасах чинь нэмэх ёстой болчихж байгаа юм шүү дээ. 9-өөс 4 хасаар ингээ манайх 5. Тэгэхээр максимум утга нь 5 байх нэ. За дараагийнх нь 82 нь явган аялгчдын явсан замыг 4 засарт бүлэглээд гистограммаар харуулж. За тэгвэл 5-аас 7 засарт явсан аялгчдын тоог олно, нийт хүний тоог олно гинэ. За гистограмм маань энэ 1-ээс 3 завсарт. За энэ засарт болохоор бүгдээрээ давтамжийн нэгт нь болохоор 2 юм байна. За давтамжийн нэгтийг завсрын утгаар үржүүлэхээр буюу манай энэ тэгшинсийн тал байна. Манай энэ засарт давтамжийг хэлдэг. Тэгэхээр 2-ыг 2-оор өртөөд энд бол 4 хүн байгаа юм байна. 3-аас 5 км болохоор завсар нь 2 хүрттэй, давтамжийн нэгт нь 6. Тэгэхээр 6-г 2-оор өртөхээр 12. Энэ засарт 12 хүн байгаа юм байна. 5-аас 7 завсар км явсан болохоор завсрын урт нь 2, давтамжийн нэгт нь 3 чинь 6 буюу энэ засарт 6 хүн. Харин 7-оос 9 засарт болохоор 2-ыг 1-ээр үржүүлээд 2 хүн байгаа юм байна. За эхний асуулт нь 5-аас 7 завсарт аялсан аялагчдын тоон хэдвэ гэсэн 6 юм байна. За дараа нь нийт хичнээн хүн аялалд оролцсон байх хэрэг бүгдээрээ нь 4 дээрээ 12-ыг нэмээд 6-ыг нэмээд 2-ыг нэмэхээр нийт аялсан хүний тоогоо ингээд 10, ингээд 14 чинь нийт 24 аялсан юм байна. Тэгэхээр нийт аялагчдын тоогод 24 юм байна. За тэгвэл аялагчдын явсан дундад замын одоо тэгээ стандарт хазаатыг болох юм байна. За бүгд ингээд завсраар өгсөн байгаа үед дунджийг яаж олдог вэ гэхээр
За явсан замын хэмжээ болгож байгаа шүү дээ. 1-ээс 3 км тэгэхээр завсраа 1.32-оор нэмээд 2 тугаачна. Тэгэхээр дунджаар 2 км явсан 4 гэсэн үг. 3-аас 5 гэхээр 3-5-2-ыг нэмээд 2 тугаадаа энэ гэсэн үг 12. Мөн 5 дээр 7-ыг нэмээд 2 тугаас энэ маань 6. Тэгээд 7 дээр 9-ийг нэмээд 2 тугаас энэ бол 2 хүн байна. За тэгээ энийг нийт хүнийхэн тоонд хуваахаар манай явсан замын дунд чинь гарч ирнэ. За тэгэхээр хуваахаар чинь 2 км явсан 4 хүн байгаа юм байна. Энийг хуваахаар чинь 4 км явсан 12 хүн байгаа юм байна. 12-ыг 2 дахаар 6 км явсан 6 хүн байгаа юм байна. 16-г 2 дахаар 8 км явсан 2 хүн байгаа юм байна. Ингээд 24-т авахаар манай дундаж километр гарна. Тэгэхээр 8, 48, 36, 16 хуваах нь 24. За тэгэхээр эндээс энэ хэрэг нэмэхээр чинь 56, энэ хэрэг нэмэхээр 52, хуваах нь 24 юм байна. Тэгэхээр 108-ыг 24 хуваах нь шүү дээ. За эхний хэлжинд энэ хэрэг маань хоёулаа лав 6 хуваагдах юм байна. Энэ 6 хуваахаар 8, дахиад 2 хуваагдах юм шүү дээ. Тэгэхээр дундаж явсан километр нь 2-9 буюу 4.5 км юм байна. Энэ 2, энэ 9 юм байна. За одоо бүгдээ стандарт хазаалтыг олноо. За стандарт хазаалтыг олохдоо бүгдээ яадаг вэ гэсэн чинь нийт өгөгдлийнхөө квадратуудын нийлбэрийг ширхэгт нь хуваагаад тэгээд нийт өгөгдлийнхөө нийлбэрийг ширхэгт нь хувааж арифметик дунджиж олоод тэгээд квадратлаад хасдаг. За тэгэхээр манай тохиолдолд яасан бэ гэсэн чинь за одоо энэ 2 км явсан хүн 4 байгаа гэсэн шүү дээ. Энэ нь одоо дунджийн авцсан. Эдгээр нь 2 4 12 удаага 6 удаага 8 2 удаага гэсэн. Тэгэхээр 2-ын квадрат 4 удаага юм байна. 4-ийн квадрат 12 удаага юм байна. 6-гийн квадрат 6 юм байна. 8-ийн квадрат 2 юм байна. За энийг бүгдээр нийт хүнийхэн тоонд буюу 24 аялагчтай аваадаа хасхан сая дунджиж олцсон бүгдээр 2-9 гээд энийхэн квадратыг хасаад өгчнө. За тэгэхээр энэ маань юу болсон бэ гэсэн чинь 24-ний за 44-ийн 16, 16 гүрчг нь 12, нэмэх нь 36 гүрчг нь 6, 64-ийг гүрчг нь 2. Хасах нь 4-ний 36. Өөсөйсийн 81. 4-ний 81. За тэгэхээр одоо энэ маань юу болох вэ гэсэн чинь за нөгөө эвтэйхэн бүгдрө бодох юм тулд эхний хэлжинд бүгдийн сайхан 4-ийг гаргаа хураач тийм лөө. Тэгэхээр 6-ны гэд нэмэхэд тэгвэл амар те 4 энэ маань 4-ийг гүрчг нь 12, 9-ийг гүрчг нь 6, 4 тухаас юм чинь 16 гүрчг нь 2 юм байна. Хасах нь 4-ний 81. За тэгэхээр одоо энэ дээр маань юу болсон бэ гэсэн чинь нэг бүс нь юу дуудаг вэ 8-д за яах вэ? За тэгэхээр одоо энэ дээр 4 дээрээ 48-ыг нэмээд 54-ийг нэмээд 32-ыг нэмчих юм байна. Тэгээд 4-ний 81. Дараагийн бүс эмгэгчэд ижлэгээр өгчээ тий. За энэ хоёрыг нэмэхээр чинь 52. 52 дээр 54 нэмэхээр чинь 106. 106 дээр 32-ыг нэмэхээр 138. Хуваах нь 6. Хасах нь 4-ний 81 юм байна. За энэ хоёроо дахиад 2 хурааж агаад ижлэгээр өгчихүү. За нэг бүс 12 болох чи. Энд 2-оор өргөөд энд 3-аар өгч. Тэгэхээр 12-ны гэд бүгдээ 138-аа 2-оор үржүүлээд 81-ийг үржих нь 3-ыг хасах нь. За тэгэхээр энэ маань хэд болох юм гэсэн чинь бүгдээ шууд хасчээ. Тэгэхээр 138-аа 2-оор үржүүлээд тэгээд бүгдээ 81-ийг үржих нь 3-ыг хасгаар штэ. Манайх 33 гарчих юм байна. Тэгвэл хоёулаа 3 тухагдах юм штэ. Дээр нь 11, доор нь 4. За хариуг нь яаж тавьсан бол доо 2-ны язгуудар 11 юм байна. За харчих бүгдээ. Тэгэхээр нь 2-ны гээд энэ нь 11 юм биш үү. За дараагийнх нь. За энэ цуваг сигма тэмдэгтийг ашиглан бичгэнэ. За бид нар ингээд харсан чинь энэ хуваар нь 2 5 гэдэг чинь 3-аар нэмэгдээд 3-аар нэмэгдээд 3-аар нэмэгдээд байгаа юм ба штэ. Тэгэхээр манай хуваарт байгаа 2 5 8 11 гэсэн тараал маань арифметик прогресс юм байна. Нэгдүгээр гишүүн 2 байдаг. D нь болохоор 3 байдаг. За тэгвэл эндгээр гишүүн томьёог олъегвол нэгдүгээр гишүүн дээр бүгдээрээ n-с 1 удаа d-г нэмжих юм байна. Нэгдүгээр гишүүн маань 2. Тэгээд n-с 1-ийг үржих нь d. Тэгэхээр манай ерхий гишүүн томьёо маань 3 n-с 1 юм шүү дээ.
За тэгвэл одоо би нэг сигма тэмдэглэгээ ашиглачна гэдэг маань за А нь 1-ээс эхлүүлээд хязгаар хүртэл. Тэгээ ерхий гишүүний томьёо буюу одоо энэ А-ны бүтрийн толчлоо шүү дээ тий. Тэгэхээр А нь 1-ээс нэм зэрэг хүртэл за энийгээ за N гэж тавьчихдөө N нь 1-ээс нэм зэрэг хүртэл А энэ маань юу вэ гэсэн чинь хүртэр дээрх нь дандаа 1 байгаа шүү дээ. 1-ийг хуваах нь 3N-ээс ингээд тавьчихна. Тэгээд одоо бүгдрийн 1-ийг орлонгууд чинь 2-ны гарна, 2-ыг орлуулгууд чинь 5-ны гарна гэдэг гэмшил нийлбэр учраас ингээд тавьчихна. За 84. Энэ тэгштэйлийн 0-оос 45-аас 180 сард байх шийдвэрийн нийлбэрийг олоорой гинэ. За үржүүр нь тэг байна гэдэг чинь тус бүр нь тэг гэсэн үг. Cosine x тэнцвүүдийг эсвэл cosine x нэмэх нь sinus x тэнцвүүдийг гэсэн үг. За cosine x 0-ыг хэдэн градусаар авдаг гэхээр 90 градусаар аваад дараагийн шийдэн 180-ийн дараа давтагдана. За энийг болохоор бүгд хоёулаа нь cosine x тухайдагч. Sinus-ыг cosine тухаар tan x, cosine x туулааныг тэнцвүүдийг. Тэгэхээр энэ маань болохоор tan x тэнцүү хасах нэг. За tan x хасах нэгийг хэдээр авдгийг гэсэн чинь хасах 45 дээр авдаг. Дараагийн шийдэн 180-ийн дараа давтагддаг. Тэгэхээр би 180 үрчих нь энэ гэж. За гэсээд энэ тэгштэйгийн 45-аас 180 сард. За энд одоо бүгдээ К-гийн оронд 0-ыг орлуулахаар x нь 90 градус гарч байна. За дахиад 1-ийг тавихаар эн чинь 90 дээр нэмэх нь 180 хэрэгтэй авчирч. Тэгэхээр манай энэ дээдсээс ганцхан шиг гарч байна. За эндээс болохоор бүгдээ n-ийн оронд 0-ыг тавихаар x нь 100 хасах 4-ний π гэхээр манай завсарт байхгүй юм байна. За цаашлуулаад 1-ийг орлуулъя. Одоо энэ маань бүх бүхэл тойж болно. 1-ийг тавихаар π гээд энэ маань 4-ний 3 π болчих юм байна. За 2-ыг тавихаар бол бүгд нь харагдаж байна. 2π-гээс 4-ний π чинь 1.1 хэдэн π-тэй буй манай эндээс итрэх гэдэг байгаа. Тэгэхээр манай энэ завсарт одоо эндээс энэ шийд гарч байна. Тэгэхээр одоо бүгд энэ завсарт хоёрхан шийдтэй юм байна шүү дээ. 2-ны π дээр нэмэх нь 4-ний 3 π. За тэгэхээр ижил хойрохоор 2-ны гээд манай энэ завсарт байгаа шийдүүдийн нийлбэр нь 4-ний 5 π байх нэ. За 85 энэ чиг графикаар хар бодороо гэж байна. За энийг бүгдээ шууд уламжлалаар ер нь бодож болохгүй нь харагдаж байна тий. Тэгэхээр нэгдүгürt би y тэнцүү 3-ны 1-ээс хасах нь 5 гэсэн график байгуулъя. Хоёрдугаарт y тэнцүү x квадрат гэсэн параболыг байгуулъя. Тэгээд тогтолцоо зэг олох нэ. За тэгэхээр одоо бүгдээр энэ графика байгуулахаар юу болох вэ гэхээр за ихтэй энэ параболыг байгуулъя. За 0 ахад 0 гэсэн зэгт оройн зэгтээ 1-ийг орлохоор 1-ийн квадрат 1 болчихно. За 2-ыг орлохоор 2-ийн квадрат нь болохоор 4 болчихно. За хас 2-ыг тавихаар энэ маань нэмэх 4 буюу манай парабол маань хасах 1-ийг тавихаар 1. За 1-ийн парабол байгаа. За одоо нөгөөхөө бүгд энийг сонирхъя. За x-ийн оронд бүгдээ хэдийг орлуулах вэ гэхээр за 0-ийг 50 ямар ч тооны тэг зэрэгт 1-ээс 5 хасахаар хасах 4. За даан бүгд хэдийг тавих юм гэж чинь хасах 1-ийг тавьж үзье. Хасах 1-ийг тавихаар 3-ны 1 хасах нь чинь 3. 3-аас 5-ыг хасахаар хасах 2 болчихно. За хасах 2-ыг тавьж үзье. Хасах 2-ыг тавихаар 3-ны 1 хасах 2 зэрэгт маань 3-ийн 2 зэрэгт буюу 9 болоод 9-өөс 5-ыг хасахаар 4 болчихно. За одоо энэ маань юу вэ гэсэн чинь 0 ахад хасах 4. За 0 ахад хасах 4. Энийг тарьж байгаа. За хасах 1-ийг тавихаар болохоор хасах 2 болоод за хасах 2-ийг тавихаар нэмэх 4 бол авчиж байгаа юм байна тий. Хасах 2-ыг тавихаар нэмэх 4 буюу яг энэ цэгийг тарьж байгаа юм шүү дээ. Түрүүн чинь манайх энэ яасан гэсэн чинь хасах 2-ыг тавихаар квадрат 1 4 гэдэг энэ хоёр ижлэхэн энэ цэгийг тарьж байгаа юм байна тий. За энд за ингээд гэх мэтлэн одоо хэрвээ би энд ингээд нэмэх тоо авах тусам энэ маань улам багасаад яваад байна. За одоо би 2-ыг авъя л да. За 1-ийг авъя. За 1-ийг тэгэхээр 3-ны 1-ээс 5-ыг хасах чинь хасах 4 бүхэл 3-ны 2 гэсэн үг. Тэгэхээр 1-ийг ангууд энэ маань хасах 4 бүхэл 3-ны 2 л улам багасаад байна. Тэгэхээр манай энэ график маань одоо ингээд одоо гэсэн үг шүү дээ. Ингээд за арай мөрөд зурчлаа. За тэгвэл энэ маань бас нэг учиртай зурнаа. 3-ны 1-ийн x зэрэгт маань болохоор ямагт нэмэх тоо тий. Яг энэ хасах x байхгүй л энэ маань хязгаарч нэг огтлохгүй нэг юм график байгаа юм. Тэгэхээр хасах нь 5 гэхээр бүгд энийг доошоо 5 нэг зөөж байгаа учраас хязгаарч манах энэ бас хасах 5-ыг ер нь огтлохгүй байх хэрэгтэй. За энийг хязгаарч огтлохгүй.
ийш хязгааргүй ойртсон. За тэгэхээр би одоо нэг яаж зурх гэдэг нь ихээр ингээ гих хүрсэн огтлохгүй ингээ яваал. За энэ бол угаасаа бид нарт огтлохгүй. За тэгэхээр одоо энэ парабол маань болохоор ингээ дэш нийтээ ингээ авчна. За тэгэхээр нийтлэгч маань болохоор ингээ авчих шүү. За тэгэхээр манай энэ хоёр маань огтлж байгаа цэг нь энэ юм байна буюу x тэнцүү хас 2 гэсэн нэг шиг таах нэ. Хас 2-ыг тохиолж хас 2-ын квадрат 4, 3-ны 1 хас 2 зэрэгт маань 9, 5x-ад 4. Тэгэхээр манайх хас 2 гэдэг нэг шидтэй байх нь шүү дээ. За 86. За о цэг төвтэй. Тэгээд энэ хоёулаа тэнцүү гинэ. Энэ хоёр маань хоорондоо тэнцүү бөгөөд 8 хүрттэй маань хоёлаа. За тэгээд AB нас надад өгөгдсөн ингээд тэгээд CD нас өгөгдсөн. За тэгэхээр эн чинь юу гэсэн үг юм бэ гэсэн чинь би ингээд радиус олно. Нөгөө гурвжныхан бас ингээд радиус олвч. Тэгэхээр эндээс энэ хоёр маань радиус энэ бас радиус ингээд хоёулаа адилхан дууралж байгаа. Тэгээд адилхан гурвжны оройгоос босон өнрүүд нь хоёулаа тэнцүү юм шүү дээ. За тэгэхээр эндээс юу гэсэн үг болохоор тэгшин цогтой гурвалжны геофтнуз нэг кат нь нөгөө бас нэг тэгшинтэй гурвалжны геофтнуз каттай тэнцүү байна гэдэг чинь одоо энэ гурвалжинтай тэнцүү бас энэ хоёр нь ч тэнцүү буюу ер нь л дөрвөлөө тэнцүү гэсэн үг дээ. Тэгэхээр энэ юу гэсэн үг гэхээр CD AB хоёр маань хоорондоо тэнцүүд гэсэн үг. Тэгэхээр AB CD хоорондоо тэнцүү. Тэгэхээр AB нь 2-ны 1x-тэй нэмэх нь 8, CD нь болохоор 2x-ээс хэн төрөх гэсэн үг. За эндээс x-ийг олно гэсэн үг. За хоёртын хоёулангийн ингээд 2-оор хөвчүүлж бүгд. За тэгвэл илүү амар тий. Энийг энэ наашаа гарахаар хас 3x болоод 16 хашаад хас 16 буюу хас 24. Тэгэхээр манай x маань 8 байсан байна. Тэгэхдээ миний олох юм юу гэх тойргийн радиусыг олох гэсэн. Энийг олох гэдэг. За одоо би x-ийг мэдсэн, энийг дөрвөж мэдж байгаа, CD-гээ мэдж байгаа, CD-ийн хагасыг олчих тий. За манай CD маань юу гэсэн чинь 2x-ээс хөндөр ба. Тэгэхээр bx-ийн оронд 8 тавилаа. 16-аас 4x гарчин 12 болчихно. Тэгэхээр эндээс яасан бэ гэсэн чинь CN маань энд тэгээ тэнцүү бөгөөд CD-г хуваах нь 2 буюу 6 хүрттэй. Тэрийн 6 хүрттэй. Одоо зүгээр бүгд Пифагордол радиус олчих штэ энэ гурвалжин нэрээ Пифагордч. Тэгэхээр манай радиусын квадрат маань 8-ын квадратын нэмэх нь 6-гийн квадрат. Тэгэхээр 64 36 гэхээр 100 болоод ингээд манай радиус маань 10-тай тэнцүү байх нэ. За 87 гарыг. За суур нэгж вектороор задлсан бид нарт ийм хоёр вектор байгаа гинэ. Тэгвэл m-ээс асах нь энэ вектор нь алга векторыг төслөж байгаа вэ гэж байна. Тэгэхээр бүгдээрээ m вектор маань хасах 2a-аас 8j. За n вектор маань болохоор 3a-аас хасах нь 9j. За тэгэхээр хоёр векторын хооронд нь хасна гинэ. Тэгэхээр бүгдээрээ m-ээс n векторыг хасахаар m вектор маань хасах 2a-аас 8j хасах нь n вектор маань болохоор 3a вектороос хасах нь 9j вектор. За тэгэд хаалтаа задлаад эмэгтэйчээ бүгдээ 8j хасах нь 3a нэмэх нь 9j гэсэн. Тэгэхээр эндээс энэ хэрийг эмэгтэйчээ чинь хасах 5a нэмэх нь j гарч байгаа юм шүү дээ. За тэгэхээр векторыг бүгдээ координатаар илэрхийлвэл a-ийн өмнөх нь болохоор x-ийн илэрхийлнэ, j-ийн өмнөх нь 1 гэдэг маань энэ y-ийн илэрхийлнэ. Тэгэхээр ийм координатай вектор алхах гэсэн үг шүү дээ. Тэгэхээр хасах 5 нэмэх 1. За одоо бүгдээ координат хийхээс хасах 5 гэхээр x рүү хасах 5 нэгж яваад тэгээд нэмэх 1 гэхээр дэшээ 1 гэж явцсан. Тэгэхээр манай хариу нь энэ b вектор байх нь шүү дээ. Өөрөөр хасах 5 ба 1 вектор гэдэг бол координат хийхээс хасах 5 гэхээр x рүү хасах 5 нэмэх 1 гэхээр y рүү 1 нэгж явлаа. Тэгэхээр манай b векторын координат нь юм байна. Тэгэхээр манай m-ээс хасах нь n вектор гэдэг маань b векторыг төрүүлсэн байна. За 88 ABC гурвалжны бидэрт AB тал нь өгсөн юм байна. AB тал нь хэд вэ гэсэн чинь 2 язгуудар 3. BC маань 5 язгуудар 3. Тэгээ B өнцг нь 60 градус. Мэддэггүй байгаа талын уртыг олоорой гэхээр бүгдийг яах юм гэсэн чинь косинусын теорем л очих юм ба шүү дээ. За косинусын теорем маань юу вэ гэсэн чинь энэ B энэ гамма өнцөг бол C талыг болохдоо C квадрат нь хажуудал А-гийн квадратыг нөгөө хажуудал B квадратыг нэмлээ. Хасах нь 2-ыг өрчгөн A, өрчгөн B, тэгээ хооронд онцгийнх нь косинус.
За тэгвэл энийг энэ болгонд ашиглаад бүгдээрээ хажуу тал 2 язгууд руу 3-ын квадрат дээр нэмэх нь нөгөө хажуу тал 5 язгууд руу 3-ын квадратыг нэмээд хасах нь 2-ыг хүчин А нь 2 язгууд руу 3, Б нь 5 язгууд руу 3. Тэгээ хоорондох өнцгийнх нь косинусаар хөвчлөх нэ. За тэгэхээр маань 4-ийн хүчин язгууд руу 3-ын квадрат 3, 5-ын квадрат маань 25-ыг хүчин 3, хасах нь 4-ийг 5-аар сар 20. Язгууд руу 3-ыг язгууд руу 3 гэхээр 3, косинус 62-1. Тэгэхээр эндээс 12 дээр нэмэх нь 75, ингээ орохоор 10 буюу хасах нь 30. За тэгэхээр энэ маань 45 дээр 12-ыг нэмнэ гэсэн юм байна шүү дээ. 57 юм байна. Тэгэхээр манай олох гэсэн тал маань язгуур дор 57 байх нэ. За дараагийнх нь 89. За 1-ээс 20 хүртэлх тооны олонлог нь А гинэ. А Б нь болохоор 20 хүртэлх зохиомол тооны олонлог. Тэгвэл бүгдээрээ А олонлогоос Б олонлогийг хасна гэж. За А олонлог болохоор 1-ээс 20 хүртэлх тооны олонлог гэхээр за эднээс хэлж байгаа. А Б нь болохоор 20 хүртэлх зохиомол тоо. Зохиомол тоо гэхээр одоо хамгийн ихний зохиомол тоо болох ш 4, 6, за 8, дараагийнх нь болохоор 10. 9 л зохиомол тоо 3 туваагдсан шүү дээ. 11 бол анхны тоо, 12 бол зохиомол тоо, 13 бол зөвхөн 13 ба 1 туваагдах юм чи анхны тоо, 14, 15, 16, 17 бол анхны тоо, 18, 19 тэгээд 20 байх нэ. За тийм байна. За тэгсэн чинь биднес юу гэж болох вэ гэсэн чинь энэ олонлогийн энэ олонлог хичнээн элемент гэнэ. А дотроос Б элементийг олонлогуудыг хас гэсэн үг. Тэгэхээр би 1-ээс 20 хүртэлх тооноос зохиомол тоонуудыг хас гэсэн үг юм байна шүү дээ. Зохиомол тоонуудыг. Тэгэхээр цаана нь за 1 бол анхны тоо биш. Тэгтээ энд үлдэх юм байна те. Тэгээд үлдсэн дандаа анхны тоо үлдэх юм байна шүү дээ. 1, 2, 3, 5 үлдэн, 7 үлдэн, 8, 9 орохгүй те. 11 тэгээд 13, 15, 16 маань хасагдана. 17, 19. За тэгэхээр энэ олонлогийн чадлыг болоороо юу гэхээр хижнээн элементтэй байл гэсэн үг. Тэгэхээр эндээс харуул энэ 5, энэ 4-ийг нэмээд 9 элементтэй олонлог байх нэ. За ер нь болохоор биднэрт ABC гурвалжныг ABC гурвалжин маань энэ байна. Энийг координатын ихий үдгшмтэй хувиргасан чинь энэ гарсан гинэ. Тэгвэл хувиргалтын матрицыг олоорой гэж. За тэгэхээр одоо бүгд яасан гэсэн чинь ABCD гэсэн хувиргалтын матрицыг олгох юм байна. Тэгэхээр манай А оройн координат нь хэд вэ гэсэн чинь хасах 5 байхад 0 юм байна. За C-ийн координат нь хэд вэ гэсэн чинь хасах 2 байхад 1 юм байна. За 2 C-ийг л авчээ. Тэгсэн чинь манай A', C' хоёроо харуулцуулаад бичи. A' нь болохоор хэд болсон гэсэн чинь 5 байхад 0 болсон юм байна. А C' нь болохоор 2 байхад хасах 1 байх юм байна. За энийг ашиглаж болно. Эсвэл өөр ингээд амархан цэг аваад ашигласан ч болно шүү дээ, тий. За ингээд үржүүлээ. Одоо матрицаар хувиргана гэхээр энэ матрицаар үржүүлэх гэсэн үг шүү дээ. Тэгэхээр хасах 5А нэмэх нь 0. За дараагийнх нь болохоор энэ мөрөө энэ багны элементээр харгалзан үржүүлээд нэмэхээр хасах 2А дээр нэмэх нь 1B. За дараа нь энэ мөрөө энэ багны элементээр үржүүлэхээр хасах нь 5C. За дараа нь ингээд үржүүлэхээр юу болох юм гэсэн чинь хасах 2C нэмэх нь 1D. Энэ маань одоо энэ 5, 2, 0 хасрагтай тэнцүү гэсэн юм биш үү? Тэгэхээр хасах 5A маань 5-тай тэнцүүхээр манай A бол хасах 1 юм байна. Хасах 5C маань 0-тай тэнцүү буюу C 0 юм байна. За дараа нь энийг энтэй тэнцүүлчихье. 2A дээр нэмэх нь B маань 2-тай тэнцүү юм байна. A-га бүгдрээ хасах 1 гэж бичсэн шүү дээ. За ингээд болохоор манай B нь болохоор 4 юм биш. За дараа нь энэ маань хасах 1-тэй тэнцүү. Хас 2C дээр нэмэх нь D нь хасах 1-тэй тэнцүү. Гэтэл надаа C 0 гэдэг өгсөн юм чинь D нь болохоор хасах 1 шүү дээ. За энэ B дээр харин нэг жоох асуудал үүсээд байх чинь юу болж байна? Та манайх энэ энд би хасах 2А гэдэг хасах 1 гэсэн биз дээ, тийм байна. За тэнгуул одоо энд бүгдээрээ яасан гэсэн чинь А-гийн хооронд хасах 1 тэнцүү B болоод тэгээ 2 болоод 0 болох юм байна. Тэгэхээр манай нөгөө A, B, C, D координатын ихий хувьд хөрвүүлтийн матриц маань А нь хасах 1 B 0, C 0,
D-ийг хасах юм биш. За энэ бол координатын ихэв тойрогддог хургалтын матриц юм байна шүү дээ.